сайн байцгаана уу? Амьдрал гэж юм өөрөө юу юм болоо? Ад жаргалтай яваад байгаа, амжилт бүтээлтэй яваад байгаа хүмүүсийн суралцах юм юу юм болоо? Тэр биднээс юугаараа ялгаатай байна? Ерөөсөө тэднээс нэг хитгэн ялгаа байгаа. За, нэгдүгээр зүйлийг би хэлье. Нэгдүгээр зүйл тэд амьдралынхаа туйлын зорилгыг тодорхойлсон байдаг нь тэднээсийн ад жаргалтай байдлын эхний үндэс. Бодоод үз. Энүүхэн энд нэг дэлгүүр байгаа. Нэг түүц ч юм уу байгаа. Тэр лөө ингээд алхаад явж байхад би 2 хэл сахар авна, будаа авна, гурил авна гэд явж байна. Бүр бичээд явдаг. Очлоо би авдаг. Тэгвэл 60 70 80 жил үргэлжлэх энэ аян замд бид жоохон ямар дэлгүүрлөө юу худалдаж авах гээд яваад байгаагаа дандаа бүр бичих нь бүр боддогчгүй, ярьдагчгүй байдаг нь бидний хамгийн ихний алдаа юм болоо да. Тэгвэл өнөөдрөөс эхлээд миний амьдралын туйлын зорилго юу вэ? Миний амьдралын туйлын зорилго нь юу юм болоо? Баян нэг өөрөөсөө асууж бай. Энэ асуултыг дандаа өөрөөсөө асуух тусам та бүхэнд олон янзын хариулт гарч иж магадгүй. Хариулт нь чухал биш ээ. Асуулт нь хамгаас чухал. Ямар асуулт байна? Бодоод үз. Маш энгийн мөртлөө хариулахад бэрх асуулт. Би 4-р ангид байхдаа хүртэл амьдралын туйлын зорилготой байсан. Манай ангийн багш энэ Дархан хотын 9-р сургуульд Должин гэж миний одоо хайртай багш маань Гамбатрачи салаан дарга болчлаа шүү. Миний амьдралын туйлын зорилго салаан дарга болох явдал байсан минь үнэ. Үнэн. Би гэртээ гүйж ирээд ээж би салаан дарга болчлоо. Та миний газ түгийг цэнхрээр ингээд эмжээрдэд өг. Ижим минь яас их баярлсан гэсэн баярлал эмжээрсэн маргааш өглөө нь болж өгдөггүй би дандаа гоцордог гэсэн маргааш өглөө нь нэрсэн нэг мэдсэн бүр даруухан байх гэж оролцсон боловч би аль хэзээ цагаас эрт очсон гээл сургуулийнхаа өмнө. Манай ангийн охтууд нөгөө эмжээрэлсэн нөгөө цэнхэр кантч харсан нэг сон ингээ генерал харж байгаа юм шиг. Би болохоор тэр дундуур нэг жоохон ингээ генерал шиг ингээд яваад би тэр миний амьдралын хамгийн ад жаргалтай мөч би амьдралынхаа туйлын зорилгын нэг хэсгийг биелүүлж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд харин ширээн дээрээ суусан чинь манай хажуу талын хамт суудаг найз маань бас гастгүй эмжээрлсэн жоохон ингэшгээ суучихсан. Ой чи яагаад ингэж гэсэн чинь ингээ багш яах вэ ингэшгээгээл бит хоёрлоо зэрэг заасан шүү дээ. Надаас илүү амьдралын туйлын зорилготой хүн байсан. Тэгэхээр яг бит хоёр тэгээд эр хүний ёсоор хэн дарга болохоо шийдсэн л дээ зүгээр хамаагүй хамгийн гол хэлхийг хүссэн зүйл маань жижиг том нь хамаагүй би зоригтой л байсан. Тэгэхээр өнөөдөр хүүхдүүд та бүхэн амьдралын туйлын зорилготой байгаасаа амьдралын туйлын зорилготой байхад чинь тус болох үс нэг зүйлийг би хэлхийг хүсэж байна. Юу вэ гэвэл маш энгийн зүйл. Бид энэ цэнхэр гараг дээр ирээд буцаад явах нэг 60 70 80 жилийн богинохоо хугацаанд 2 м цагаан даваа аваад явдаг. Бидний амьдралын туйлын зорилго 3 өрөө байр юм болов? Бидний амьдралын туйлын зорилго дэд сайд болох явдал юм болов? Бидний амьдралын туйлын зорилго боловсралтай болох явдал мөн байж болно. Гэхдээ миний бодлоор амьдралынхаа хамгийн сүүлчийн мөчөд очиод нас урах гэж байгаа хүн ингээ хамаатан садангууд нь бүгдөө тойроо зогссон байхад алей та нар холдоод өгөөч. Зурагтаар жангуум гарч яхад алей та нар холдоод өгөөч. Гэж лав хэлэхгүй баха. Бид жангуум үсгийн төлөө бити амьдраасаа. Магадгүй тэр авдрын дотор 20,000 доллар байгаа. Тэрнийг харж хандаж яваарай. Гэж бити хэлээсэ. Ингэж хэлэх гэж хэлж өгөх гэж байгаа юм шиг амьдрах гэдэг нь заримдаа үнэн шүү. Юу гэж хэлдэг вэ гэвэл энэ муу ижигээ хайрлж хандаж яваарай. Энэ муу ижи чинь даралт өндөртэй бие муутай юм шүү. Миний хүүхдүүд сайн харж хандаж яваарай. Энэ муу дүү чинь боловсрал нэгэнтэй адаар ааштай байгаа. Сайн төшиж өмгөөлж явахгүй бол зайлвал хүндхэн шүү. За. Хүний хорвоодор хүн шиг яваарай. Бидний амьдралын туйлын зорилго бол бие биенээ хайрлах явдал. Энэ цэнхэр гараг дээр ирээд буцахдаа биднээс энэ хорвоодор хэр зэрэг ахиухан хүн хайрлсан бэ? Хэр зэрэг хүмүүст ахиухан хайрлуулсан бэ гэдгээр л дүгнэгдэж явах болохоос биш өөрөө дүгнэгдэхгүй болоо гэж бодож байна. Бидний амьдралын туйлын зорилго хайр. Маш энгийн. Тэгэхээр